Сайн байна уу? Шинэ бичлэгтээ тавтай мөрөл. Хүн болгоны дагаад дуурайд зурхад том бэрх зургуудыг нүд хэрмэх зураг зурж орхидог Bob Ross зургийн багшиг мэдэхгүй хүн бараг үгүй билээ. Нэг талд түүний зургуудыг даган зурж, түн шиг зурж сурахыг хүссэн хүмүүс зөндөө байхад нөгөө талд түүний зургийг худалдан авахыг хүссэн түүний улаан фэнүүд ч мөн маш их байдаг нь нууц биш юм. Гэвч түүний зургийг худалдаж авахыг хүссэн бие биенээсээ асуусан асуултууд интернет блогуудаар дүүрэн байдаг боловч тэдгээр асуултад хариу өгч чадах хүмүүс төдийлөн их байдаггүй билээ. Тиймээс тэдгээр фэнүүд түүний зургийг худалдаж авахар Bob Ross-ын цуврал хичээлийг эрхлэн гаргасан компани руу утсаар болон имэйлээр асуудаг байна. Гэвч тэдний энэхүү асуултанд хариу ирдэг боловч Bob Ross өөрийн зургуудыг зардаггүй бөгөөд та түүний зургуудыг ховор тохиолдолд зөвхөн үзэсгэлэн яарамгаар л үзэх боломжтой хэмээх утга бүхий захиа ирдэг ажээ. Хэдий тэрээр хорвоог орхисон ч маш гайхалтай олон зүйлсийг хорвоо дэлхий дээр үлдээсэн байдаг. Түүний хэлсэн үг болох зураг зурх нь миний хийх дуртай хамгийн сайхан зүйл бөгөөд өөрийн хүссэн ертөнцийг дүрслэн гэдэг гайхалтай зүйл юм. Хүсвэл таа ч гэсэн зураг зурж чадна хэмээх үгсийг телевиз үзэгчид андахгүй билээ. Үнэхээр ч Bob Ross-ын хэлсэн шиг тэрээр зураг зурхтаа яг л ил бүзүүлж байгаа мэт тун хурдан хугацаанд хялбархан зурж орхидог. Тэгвэл дараагийн асуулт бол Bob Ross-ын тэдгээр зурсан зургууд чухам хаана хадгалаастай байдаг вэ хэмээх зүйл юм. Энэхүү асуултанд түүний компани зүгээс хариулахдаа Bob Ross-ын хэд хэдэн зургууд нь Флорида хотод, харин ихэнх зургууд нь Виржиниад байдаг. Түүний хүсэл өөрийн зургуудыг заран мөнгө олох биш, харин үзэгчдийг өөрсдийн төсөөллийн ертөнцийг зурж сургахад байсан. Тиймээс бид түүний хүслийг хүндэтгэн үзэж, түүний нэг ширхэгч зургийг өдийг хүртэл худалдаж байгаагүй. Харин хаяахан түүний дурсгал зориулсан зургийн үзэсгэлэн зохиох үйл ажиллагааг хийдэг хэмээн хариулсан байдаг. Хэрв интернетээр Bob Ross-ын зургийг зарж байгаа зарууд тааралдвал бүгд дуураймал хуурамч зураг эсвэл хэлбэл зураг гэсэн үг юм. Сонноос Bob Ross нэг ширхэг зургийн видео хичээлээ гаргахын тулд нэг зургийг дор хаяж 3 удаа яг адилханаар давтан зурдаг байв. Зураг авалтын өмнө 1 удаа, зураг авалтын үеэр 1 удаа. Эцэстээ зураг авалт дууссаны дараач дахин 1 удаа зурдаг байжээ. Мөн хэрв түүний зурсан зураг өөрийнхөө сэтгэлд хүрч сайн зурсан гэж үзсэн тохиолдолд зургийн доод буланд бүх хэмээн бичиж, харин дунд зэрэг зурсан зургуудын доод буланд ТV. Эцэстээ хамгийн муу болсон зургийнхаа доор нь Kowalski хэмээн бичдэг байжээ. Kowalski гэдэг нь Bob Ross-ын эртний найз, бизнес түнш Annette Kowalski-ийн нэр юм. Annette Kowalski Bob Ross-ыг хамгийн сайн мэддэг хүн бөгөөд түүний зургийн видео хичээлээ бэлтгэхэд маш ихээр тусалж байжээ. Annette Kowalski нь Bob Ross-ын зургийн талаар нэвтрхий мэддэг ажээ. Тэрээр Bob Ross-ын тухайд хизээж хүн зурдаггүй. Байгаль зургатаа модыг ердөөл нэг хүрэлтээр зурж чаддаг гэж хэлж байснаас гадна Bob Ross-ын зургийг бусад дуураймал зургуудаас сүрхий ялгаж чаддаг байна. Этүүгээ Bob Ross-ын компанийг Annette Kowalski-гийн охин John Kowalski удирдан явуулж байгаа юм. John Kowalski Bob Ross-ын бүхэл зургийг хаана хадгалах, үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг. Тэрээр Bob Ross-ын зургуудыг маш сайтар битүүнчлэн боож, температурын хэмийг сайтар тохируулсан аюулгүй өрөөнүүдэд хадгалж байгаа талаарч ярьж байжээ. Агуу зураач Bob Ross хорвоог орхихынхаа өмнө урлаг уран сайхны тухай маш олон гайхалтай үгсүүдийг хэлж байсны дундаас үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн үг бол хайрт эхнэрээ алдсны дараа хэлсэн энэхүү үгс байсан юм. Харанхуйг зурхын тулд гэрлийг зурах шаардлагатай бол гэрлийг зурхын тулд харанхуйг зурах шаардлага гарна. Харанхуй ба гэрэл ба харанхуй хоёр үргэлж зураг зурж байх явцад ээлжлэн зурагддаг. Мэдээж гэрэл дээр гэрлийг дүрсэлвэл ямар ч гэрэл харагдахгүй. Харанхуй дээр харанхуйг зурвал мөн л ялгарч харагдахгүй. Яг л хүний амьдрал шиг байгаа биз? Бидэнд гуниг зовлон байснаар баяр хөөргийг мэдэрдэг бөгөөд хүний амьдралд мөн л баяр гуниг ямагт зэрэгцэн оршдог билээ хэмээн тэрээр хэлж байсан юм. Бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулсан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.